Авраг Түмэн Норвын 2007 оноос хойш Ямаан сүргээ Хөвсгөлийн Эрчмийн хар үйлдвэр, Хонин сүргээ Баяд үйлдвэр, Үхэр сүргээ Сэлэнг үйлдвэр, Адуун сүргээ Оросын холбооны улсын махны чиглэлийн үйлдвэрээр сайжруулж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна. Малчид хоршиж хамтарч байгалийн эрсдлийг давах санаачилгааг дэмжиж, жанжийн түвшээт малчдын хоршоог байгуулан нутаг орны малчдаа уриалан орлогоо нэмэгдүүлж, хариуцлагатай амьдрахад нь үлгэрлэж байна. Тухайлбал эрүүл мэнд нийгмийн даатгалд тогтвортой хамрагдаж, мал сүргээж байгалийн эрсдлээс хамгаалж тасралтгүй даатгуулж ирсэн түүний туршлага нутгийн малчдад сайн жишг болжээ. Улсын бодлогын шинэ оршийг дэвшүүлсэн төсөл дээр 5 өрх 9 үний бүрэлдэхүүнтэй шинэ оршоо байгуулж хамтарч ажиллаж бүгдээрээ техник зарим нь залуу малчт нь тийм сайн жанрын мал авч эрчимжүүлж байгаа. Малыг одоо бас онд мэд одоо оруулахад бол одоо бас малын тэжээлийн асуудал нэлээдгүй чухал байдаг. Манай Түмэн Нор бол одоо сүүлийн жилүүдэд одоо ойр тойрмын ах дүүстэйг нийлж хоршоо байгуулан малчны хоршоо байгуулаад тэжээл тарьж одоо бас ариун туршлага хөрөнгөлүүлж ажиллаж байгаа юм бас улсын аварга малчин байна. Авраг жилийн 8 сард нь отор нүүдэл хийж малаа бэлчээрээр таргалуулдаг туршлага их мал бүрээс төл авдаг онцлог арга барилд нь залуу малчид хичээнгүйлэн суралцж байна. 2016 оноос хойш сумын амжиргааны төвшин бага өрхүүдээс туслах малчин гэрээгээр авч ажилуулан цалин ахуйн хэрэглээг хариуцсан жил бүр 40-оос доошгүй төл малаар дэмжлэг үзүүлж иржээ. Мөн 3-5 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг юм байна.